За энэ засгийн газрын бүтцүүрэлтгүүний хуулийн заасны дагуу тэргүүн шадар сайд эдийн засгийн хөгжлийн сайдын одоо бас үндсэн өөрөг болвол улсын хөгжлийн бодлого болон макро эдийн засгийн төлөвлөлтийг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулах ийм одоо үүргийг хүлээдэг. Нэгсэндээ бол яг энэ эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн бодлого, төлбөрийн тэнцэл зэрэг энэ макро түвшний бодлогын зохицуултуудыг нь хийгээд нэг цонхоор харах энэ болцоог л олох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бол яг энэ уялдаа холбоог бол бид нар хангах дээр бас алдаанууд гаргасан. Тийм учраас бол бид нар засгийн газрын бүтцүүрэлтгүүний хуулийн дээр бас эргэж харж өөрчлөлт оруулаад энэ 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр үнэлдэг, дүгндэг энэ одоо бас зөв механизм руу чиг үүргийн хувьд бол бүрэн шинжилгээ хийж давхардлыг арилгах зорилгоор бол ажиллана. За экспортын орлого, төсвийн орлого бол бас уул уургаагаас хамааралтай. Тэгэхээр нөгөө бүтцийн хувьд өөрөө тэр dual dependency ийм одоо бүтцтэй ийм эдийн засгт орно. Тийм учраас энэ түүхийдийн үнээс хамааралтай байгаа учраас энэ олон улсын худалдааны дайн, энэ үн тариф бол өөрөө манад одоо шууд нөлөөлдөг. Энэ ч утгаараа бол тухайн үед энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын хуулийг батлан гаргах дээрээс нь засгийн газрын бүтцэд энэ эдийн засгийн хөгжлийн яам байгуулах үед бол хөгжлийн бодлого нэгтгэн зангидаад эргээд тэр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр үнэлдэг, дүгндэг. Дээрээс нь төрийн захиргааны төв байгууллагууд болоод төрийн захиргааны байгууллага, аймаг орон нутгууд бол өөрөө энэ эдийн засгийн хөгжлийн яамыг боловсруулж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтөө үйл ажиллагаагаа уялдуулдаг ийм механизм руу орё гэдэг зорилгоор л анх энэ эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж ирсэн. Тэгээ ингээд статусыг өндөр тавиад шадар сайдын түвшинд ажилдаг. Цаашаа одоо бас төсөв дээр нь ч хүртэл одоо хяналтаа тавьдаг. За төсөв орж ирэхэд хүртэл зөвшөөрлийг олгодог ийм одоо эрхүүдийг бол тухайн үед эдийн засгийн хөгжлийн яам дээр өгч ирсэн. Тийм учраас бол цаашдаа бол энэ эдийн засгийн хөгжлийн яам бол манай улс бол бүхэлдээ өөрөө мэдээж энэ экспортоо нэмэгдүүлэх зорилготойгоор энэ худалдааны эдийн засгаас илүү одоо үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжих. За тэгээ бид нэр одоо олон жил эдийн засгийг төрөлжүүлэе гэж ярилаа, солонгоруулъя гэж ярилаа. Бодит амьдрал дээр бол энэ түүхэн эдгээр нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм одоо бас улс орон болохын төлөө зорхил ёстой. Энэ ч утгаараа бол бид нэр өнгөрсөн хугацаанд яг бодлогын шинжилгүүдээр бол тодорхой алдаанууд бол бас гарч ирсэн. Энэ юу вэ гэвэл энэ мөнгөний нийлүүлэлтийг төрөлжүүлэх хүрээнд бол банкнаас гадуурх санхүүгийн хүйсэрийг нэмэгдүүлье. Энд дэр томоохон бодлогын шинжилгүүдийг хийе. Даатгал, одоо хөрөнгөний зах зээлийг хөгжүүлье, хувийн эрх зүйн шинтгэл хийе гэд олон жил ярьсан. Миний хувьд бол өнгөрсөн хугацаанд энэ хэрэглэлийн сайдаар ажиллаж байхдаа энэ мега төслүүдийг бас эхнээс нь авч орж ирээд их хурлаар одоо батлуулах ажлуудыг хариуцж ирсэн. Тэгэхээр энэ ажлуудаа үргэлжлүүлнэ. Энэ зөвшөөрлийн реформыг дуусгана. Төрийн өмчт компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль их хурл дээр байгаа. Энэ хуулийг батлан гаргасны дараа төрийн өмчт компаниудыг ч гэсэн нэгтгэж нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах. Цаашлаад энэ нээлттэй компани болгох чиглэлээр бол санхүүгийн зах зээлийг дэмжих бодлогыг бол барьж ажиллана. Мөн энэ одоо 3 зөвшөөрөл тутмын нэг зөвшөөрлийг мэргэжлийн холбоон шилжүүлэх ажлыг бол гардан гүйцэтгэнэ гэдгийг бас хэлэх ёстой. Дээрээс нь бид нар бол GDP гэж их ярьж байгаа. За GDP $10,000 төрнэ гэн. Гэхдээ яг хүртээмж нь өөрөө иргэн бүр дээр очих уу үгүй юу гэдгийг бол хэмжиж чаддаг. Тийм учраас одоо нөгөө GNI гэж ярьж байгаа шүү дээ. GNI бид буюу энэ GDP-ийн өсөлт өөрөө амьдрал дээр иргэн болгонд тулж очиж гинэ үү? Нөгөө хүртээмж нь бий болж гинэ үү гэдгийг тэр анхаарах хэрэгтэй. Ийм ч утгаараа бол эдийн засгийн хөгжлийн яам цаашдаа энэ 14 мега төслүүдийг одоо priority-г нь гаргана. Ирэмбэлнэ. Заримыг нь хойшлуулах арга хэмжээнүүдийг авнаа. Ингэснээрээ бол богино хугацаанд бид нар ерөөсөө л одоо энэ гадаад худалдаан дээр тохируулга хий. Богино хугацаанд мэдээж урт хугацаанд энэ худалдааны эдийн засгаас энэ үйлдвэрлэгч орон болох ажил руугаа оръё. За цаашлаад бол энэ нэмэн үртэг шингэсэн технологийн агуулгын шингэсэн бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэе. Энэ мега төслүүдийн хүрээнд одоо жигсаалтанд байгаа энэ алдсан зөвшөөрлөх үйлдвэр, энэ гангийн үйлдвэр, бусад одоо энэ нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болцоод төслүүдэд урагшлуулъя гэдэг ийм л бодлогыг одоо төр хувийн хвшлийн төлөвшлийн хүрээнд хийж хэрэгжүүлнэ гэдгийг бас хэлье.